Okay, hello everyone. Gerald did come back. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгээр юу ярих вэ гэвэл өмнөх бичлэг дээр айгүй олон хүмүүс сонжруулъя, manifesting гэдгийг сонжруулъя, бүр ингээд дэлгэрүүлъя гэсэн айгүй олон комент байсан. Тэгэхээр би энийг одоо жоохон дэлгэрэнгүй яриаг юм болов уу эсвэл ингээд үнэхээр ингээд сонирхолтой сэдв болохоор ингээд хүмүүс ингээд сонсъё гэж бодоод байгаа юм болов уу гэж айгүй бодож байгаад ерөөхдөө нэг аль болох сонжруулахгүйгээр бүр амар сонжруулахгүйгээр бүр нэгэнтхүү гэхээр амар ингээд тэнэг байхгүй амар ингээд жоох хөвгтөд юм зааж байгаа юм шиг. Тэгэхээр ерөөхдөө бол арай жоохон дэлгэрүүлээд энэ удаагаараа ярих гэж бодлоо. Тийм. Тэгээ одоо ер нь ингээд царай марайгаа янзлж манзлаад ингээд хуцнараа хитайхан хүмүүсүүд ингээд бичлэг хийдэг үе өнгөрсөн шүү дээ. Зүгээр алгасахгүй өөртөө зорилгоо тавьсан л бол тэгээ зүгээр алгасахгүй хийж ивэл одоо ямар ч хамаагүй. Тэгээ одоо би ингээд жоохон хумсаа янзлж байна. Өмнөх будгаа жоохон ингээд яагаад хуулаад дахиад шинээр будах арга хэмжээ авч байгаа. Тэгээ энэ хугацаанд та нартайгаа нөгөө нэг manifesting төлөвлөгөө гаргах ла гэдэг зүйлүүдээ ярих гэж бодлоо. Тийм. Миний одоо жоохон бүдүүрсэн байж магадгүй. Тэгээ та нар тэрийг ойлгочих ба. Энэ зүгээр ядаргааных. Гэхдээ гоё наа. За, юу ч гэсэн гол сэдв рүү орцгоё. Тэнд одоо үүнд болохоор 4 үе шат байгаа шүү дээ. Хамгийн ихнийх нь болохоор manifesting, self manipulates, fantasizing and төлөвлөгөө гаргах. Тэгээ энэ 4 юм яагаад чухал бэ гэдгийг ихлээр дурдъя заяа. Ерөнхийдөө бол ингээд зүгээр үлгэр ярьж байгаа юм шиг яриад үгүй та нарт. Яг manifesting гэдэг нь болохоор гол юмаа чухалчлаж үзээд юу ямаараа иймэраагаа тодорхойлчвал чи ингээд энерги ялгаруулна гэж байгаа заяа. Тэгээ яг яагаад чи энийг хийж байгаа гэдэг зүйлд чинь self manipulate гэдэг зүйл одоо хариулна. Одоо ерөнхийдөө бол бүр ингээд академик төвшөнд ярих гэж ойлговол энэ болохоор одоо чиний одоо зорилго, your goal. Энэ болохоор tactics and your objectives. Одоо ингээд тодорхойлсон алхмууд чинь байгаа гэсэн үг. Тэгээд энэ алхмууд одоо self manipulate гэдэг нь болохоор чи өөрийнхөө тархийг ятгах гэсэн үг. Ингээ яагаад хөдөлж чадахгүй байгаа ингээд чи энийг хийчихвэл тийм болно, ийм болно. Чи энийг хийчихвэл ийм ашиг тусыг хүртэнэ. Тэгээ чи энийг яагаад ингээ хийхгүй байгаа? Ингээ чи энийг хийхгүй бол чи улам ингээ юу болно? Энэ одоо байгаагаасаа дордно эсвэл ингээ энэ төвшөндөө гацна гэж одоо би айгу хөөргөө ингэж өөрийнхөө тархийг угаадаг. Тэгээ яагаад ингээ би ер нь ингээ нэг төвшөндөө байгаад удаан байгаад тахаар амар стресстэй байхгүй амар хитрхи их стресстэй байдیں۔ Тэгэхээр энэ self manipulate гэдэг зүйл амар чухал миний хувьд бол амар чухал. Одоо ингээд энийг одоо хайр дурлал дээр ч гэсэн авч болно заяа. Хэрвээ чиний хүн сайн болчлоо. Тэгээ сайн байха болох гэж ивэл хичнээн энэ худлаач гисэн. Чи одоо тэр үнийг мартахын тулд ч юм уу эсвэл ингээ яахын тулд одоо өөрийгөө муу хүн болгож өөртөө юу яах? Эсвэл тэр үнийг муу хүн болгож чи цаашаа үүнээсээ юм сурч дахиж ийм алдаа гаргахгүй гэсэн зорилгоор ингэж өөрийнхөө тархийг угаана гэсэн. Хичээл дээр болохоор одоо би шалгалтууд дээр тэгдэг байхгүй юу? Чи ингээд чадна. Чи үнэхээр чадна. Чи хийх хэрэг ёстой. Чи хийвэл чи тэрийгэ чадна. Одоо чи авч чадна. Авч чадах нөхцөл байгаад хахад чи яагаад ингээд муу аваад ингэх ёстой гэж. Тэнд байгаа олон хүмүүс чи одоо чадаад хахад чи яагаад чадахгүй гэж. Тимстэй. Нэг ийм шүү янзаар ингээд өөрийгөө бүр ингээд хурцлж одоо өөрийнхөө тархийг угааж одоо тархиа итгэтлэн ингэж тултлан ингээ өөрийгөө ингэж одоо юу гэдэг хүчилж яана гэсэн үг. Тулган гэсэн үг. Тэгээ хэрвээ ингээ тархич ингээд чи үнэхээр чадна сол чи үнэхээр ийм юм хийж чадна, тийм юм хийж чадна гэд хүлээгээд авцсны дараа одоо fantasize хийж эхлэх байхгүй юу? Чи одоо өөрийгөө яг ингэж тэр зорьсон юмыгаа хийж одоо түүнийхээ дагуу явж байгаагаар өөрийгөө төсөөлөө чи боломжит үр дүнгуудыг төсөөлнө гэсэн үг. Одоо жишээлбэл би саяхан аял зөгцөн
тухайн үед аял зөхөж явахдаа би одоо өөрийгөө 7-оос дээшээ авч ийн. 7-оос дээшээ аваад би дараа нь тэрийг тим юмд ашиглаж ийн. Тим сургууль руу өгөхөд ашиглаж ийн. Тим одоо юунд одоо өгж цаашаа бүр ургуулж бодно гэсэн. Бүр ургуулад ингээд төсөөлөөд одоо яг л үлгэр зохиож байгаа юм шиг. Тийм. Тэг бүр яг ингээд толгой төрж бүр яг жинхнээс одоо байгаа юм шиг төсөөлөх хэрэгтэй зөө юм. Тийм. Тэгээ ерөөхдөө бол ингээд 3 дахь алхам айгуу чухал хэмжээтэй болж байгаа. Тэгэд хамгийн сүүлийн ингээд төлөвлөгөө гаргах гэдэг зүйл амар том сэдв баггүй. Тэгээ би яагаад энэ 3 шатыг тусдаа ингэж бичлэг хийхгүй вэ гэдэг нь болохоор энэ айгуу энгийнээр яриад айгуу товчхон яриад дуусчих болохоор энэ бичлэг ерөөхдөө 4 дахь үе шат буюу төлөвлөгөө гаргах үе шат дээр их хвчлэн тулгуурлана гэсэн. Тэгээ энэ 3 үе шат ингээд яваад ерөөхдөө болчлоо. Одоо төлөвлөгөө гаргах. За би санхүүгийнхаа тал дээр төлөвлөгөөгөө бодолцож үзье л та. Би ингээд одоо амралтаараа 100 болон үлийн амралтаараа заавал нэг улс руу аялна гэсэн зорилго тавьсан байгаа. За миний manifestation болчлоо заяа. Одоо manifesting заавал аялна би тэгин ингэн би тэгин чадна гэж одоо ингээд яачж байгаа. Self manipulate. За аялахын тулд одоо чи яг яаж одоо ингэж хийх ёстой юм чи одоо ийм хийгээд чадчихвал чи ингэ аялж штий. Тэгээ ийм хээл юм хийчих. Ийм жижиг. Чи нэг өдөр болгон хийчих. Гэт өөрийгөө ерөөхдөө бол ятгах гэсэн. Одоо чи хүнд одоо юм заах байгаа юм шиг өөрийгөө ингэж өөртөө юм сурталчлаа л гэсэн үг заа. Өөрийнхөө тархитайгаа ингэж жоохон юм сурталчлаа л гэсэн. За тэгээ ингэ ер нь 2 дахь харах болчлоо. Fantasizing. Тэгэхээр одоо чи өөрийгөө аялж байгаагаар төсөөлнө. Яг ямар улс руу яаж аялж ийн? Энэ улс руу аялвал би тийм болно. Одоо чи ингэж хүсвэл аялж явах хугацаанд тийм хүмүүстэй тааралдаж эсвэл тийм хүнтэй уулзарч одоо эсвэл одоо нэг юм танихгүй хүнтэй таараад тэгсэн тэр хүн чинь амар ингээл бизнесийн тал дээр мэдлэгтэй ч юм уу чиний хүсэж байгаас бол чиний ингээд сонирхож байгаа тал одоо тийм юмны мэдээлэл дээр амар ингээд одоо мэрэгцсэн хүн байлаа гэж бодъё. Тэгээ чи тэр хүнээс амар олон юм сураад тэр хүн ингээд чамд туслаад одоо илүү их олон боломжуудыг олгож ийн аялж явах хугацаанд чинь тэгээ тийм юмыг зааж өгч ийн. Зүгээр л ургуулan бодно. Амар ургуулan бодно. Ургуулan бодоод ах тусам одоо хүний тарих одоо боломжит хөлбрүүдийг олж ийн гэсэн үг заяа. Тэгээд ингээд боломжит хөлбрүүдийг олж ийна гэдэг чинь одоо ямар нэгэн төсөөлөгдөхгүй асуудал гарч ирэхээс сэргийлдэг. Гэтэ чи хамгийн гол нь муугаар биш сайнаар төсөөлөн болох хэрэгтэй заяа. Одоо хүний чинь ингээ муу болон сайнаар ингэж ургуулan боддог 2 төрөл туваа штэ. Аль болох сайнаар. Тэгээ угаасаа муу одоо Б төлөвлөгөө гэж байгаа штэ. Одоо 3 дахь дээр Б төлөвлөгөө дээр ургуулan бодох бас хэрэгтэй. Муу одоо ийм гарч ирвэл би ингэж хариу үзүүлнэ. Ингэж энэ одоо нөхцөл байдлыг аварна гэсэн байдалтай заяа. Ингээ 3 дахь. Тэгээ сүүлийнх нь төлөвлөгөө гаргах. Одоо үүн дээр хамаг юм одоо чухалчж ирж байгаа. Одоо чи энэ 3 бодсон бүх юма бичих шаардлагатай заяа. Одоо би ингээд гаргая л да. Санхүү. Би энэ сар байрны мөнгө тэдэн төгрөг, юуны мөнгө тэдэн төгрөг. Одоо автобус унааны мөнгө тэдэн төгрөг, хоолундын мөнгө тэдэн төгрөг. За тэгээд утасны төлбөр тэдэн төгрөг, илүү гарсан мөнгөний болохоор би тийм одоо сар болгон тэдэн төгрөг хадгалж ийж би зуны амралтаараа юм уу, үлийн амралтаараа аялах мөнгөө цуглуулж чаднаа гэж байгаа заяа. Тэгээд санхүүгийн төлөвлөгөө гаргах юунд айгүй чухал вэ гэвэл санхүүгийн төлөвлөгөө гаргаад ирвэл одоо өөрийнхөө чи ингээ юунд юу үрж байгааг ингээ гадаалаад ямар хэрэггүй юмд үрж байгаагаа ингээ хинж чадах байхгүй. Одоо миний эргэн тойронд амар олон хүмүүс ингээ зүгээр ингээ цалин орж ирдэг. Зүгээр ингээ түүнийг тооцохгүйгээр үрдэг заяа. Тэгээ нэг мэтгэд мөнгө болсон байдаг ч юм уу. Нэг үрээгүй байхад ингээ мөнгө болсон байдаг ч юм уу. Тим асуудууд ингээ айгүй анзаардаг байхгүй. Тийм болохоор тэрнээс сэргийлэхийн тулд ийм санхүүгийн төлөвлөгөө гаргаж байгаа юм аа. Тийм. Одоо миний хувьд болохоор би бол жилийнхаа төлөвлөгөө гаргацсан байгаа. Угаасаа ингээд яг тас төлөвлөгөөний дагуу явахгүй штэ. Төлөвлөгөөнөөс чинь жоохон гажуудаад ирвэл чи дахин төлөвлөгөө гаргах хэрэгтэй. За одоо энийг зохицуулж байгаа юм чинь ингээд
ингэн гэсэн үг. Хамгийн гол нь чи зүгээр шууд одоо ингэхгүй штэ. Тэдний үрэх хэрэгтэй, тийм дээр тэгж өрнө. Заавал ингэж үрэх хэрэгтэй гэсэн юм болж. Чи яг нөгөө өөрийнхөө идэж ууж байгаа юм дээр хідэн төгрөг үрж ийн гэдгээ зүгээр ингээд ямар ч хяналтгүйгээр ингээд эхлээд тодорхойлно заяа. Одоо байрны мөнгө ч угаасаа тодорхой, юуны ч юм хоолны мөнгө дээр жоохон ингээд тодорхой бус чи ингээд тодорхойлох хэрэгтэй. Тэдэн сар тэдэн одоо юу гэдэг гадуур тэднүүдээ хоолж иж тэдэн өөрөө хоол хийж иж тэрийгээ би зохицуулж чадах юм байна гэж. Хичээл ном одоо хичээлийн асуудал дээр бие даалт малтын асуудал дээр болохоор би ингээд хугацаануудаа ингээд тулгаад ингээд биччихдэг. Тэгээ ингээд бие даалт өгсөний маргааш юм уу нөгөөдөр нь аль болох өөр бие даалт байхгүй бол тэр дор нь тэрийгэ хийгээд шууд төлөвлөгөөндөөс хасчихна. Тэгвэл би ингээд өөр бусад юмнууд дээр анхаарах цаг амар гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр хичээл номон дээрээ ч гэсэн одоо бие даалтаа тэгж хийж шалгалтандаа би яг тэдэд одоо тим юм хийж иж би одоо шалгалтаа ахтайхан өгч чадах юм байна гэсэн төлөвлөгөө. Одоо миний болохоор би 7 хоног болгон ингээд юмнуудаа сөхөж харах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхгүй бол би яг цагаа тулаад 2-3 хоног бэлдээд би ингээд шалгалтаа ойлгохтой өгч чадахгүй. Би дахин ингээд 7 хоног болгон давтаж 7 хоног болгон ингээд одоо тэмдэглэл хөтөлж иж толгой дотор арай чүтэйтэй ингээд тогтцсон юмнуудаа маань дахиад ингээд шалгалтын өмнө нөхөцсөс харахад амар сайн тогтцсон байгаа гэсэн. Тэгээ хичнээн ингээд бүрэн бүтэн ингээд толгой дотор ингээд суугаагүй байгаа ч гэсэн би шалгалтынхаа асуултыг уншаад за энд нэг тийм байсан да. Энэ үг орсон байсан энэ юм байна. Гэт амар easy. Bingo. Тэгээ би гараа ингээд байгаа учраас болохоор би ингээд хумсаа гэлэр будцсан байсан. Тэгээ дэрийг арилгаад ингээд яаж байгаа. Тийм. За тэр ч яг хоо тэгээд ийм байна. Хайр дурлалын асуудал дээр ч гэсэндээ ерөнхийдөө бол ижилхэн чи хэн сайн тэр хүнийгээ ингээд төсөөлөөд ингээд бодоод хоёрт self manipulates тэр хүнийг одоо тэр хүнд ингэж хандвал би ингээд ийм авах юм болов эсвэл би яавал одоо ингэж юу авах вэ тэгвэл тэгнэ тийм болохоор яг эндээ бат байна гэдэг ч юм уу. Гуравт болохоор fantasize одоо чи тэрүүндээ гоё гадуур гараа цагийг гоё өнгөрөөж ингэж бодоод ингээд айгүйх ерөнхийдөө бол тархин дотроо л хөвчлээ амьдрах хэрэгтэй тий тархин дотроо амьдрсан үйл явцаа дэвтэр дээрээ бичиж хөтөлж наа ч юм одоо илүү ингээд чи мартахгүй нэгт хоёрт чи дахиж сэргээж хараад тэгх ёстойгоогоо дахиад ингэж өөртөө сануулж болно. Тэгээ төлөвлөгөөнийхөө дагуу төлөвлөгөө чи ингээд яваад ингээд байвал чи ингээд төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа юмнуудаа сайхан ингээд яагаад дагуу явахгүй байгаа юмнууд дээр бүр илүү анхаарад ингээд байвал чи бодсон сансан бүх юмаа гүйцэтгэж чадна. Одоо Монголд байгаа гадаад руу сурмаар байгаас бол англи хэл сурмаар байгаа ямар ч байсан ингээд энийг бүх юмнаар ашиглаж болно заяа. За Монголд одоо байгаа гадаад руу ингээд сургууль явах гэж байгаа хүмүүсийг бодъё л доо. За санхүүгийн байдлаар нь за ээж аав чинь хэдэн төгрөг өгч тусалж чадхаар байна. Хамаатан саданчин хэдэн төгрөг өгч тусалж чадхаар байна. Чадхааргүй байвал үнэхээр боломжгүй айлын хүүхдүүд бас байгаа шүү дээ. Айгүй олон талаас нь бодох хэрэгтэй заяа. Зүгээр ганц талаас амар олон одоо хүн болгоны ингээд байгаа байдал бүгдээрээ өөр. Одоо ингээд тийм олон талаас бодоод ирэх тусам одоо ингээд тархич илүү хөгжин гэх юм уу? Зүгээр нэг талаас нь бодоод ингээд тэрэндээ бат зогсох биш. Аль болох юмыг олон талаас нь бодох үзүүл ингээд илүү ингээд next level хэмжээнд бодож чаддаг болно. Гэтэ би бол pro биш л дээ. Гэтэ ингээд тэрийг судалсан судалгааныхаа үр дүн дээр ингэж ярьж байгаа юм шүү манайхаа. Тэгээд тэднүүсээ тодорхойлчоод үнэхээр боломжгүй айлын хүүхэд байвал чи одоо урт хугацаанд ч байсан хамаагүй төлөвлөгөөтэй байх хэрэгтэй заяа. Чи 2-3 жилийн дараа ч гэсэн гадаад руу явах боломжтой. Чи одоо ингээд одоо хэрэгцээний зардал одоо сургуульдаа сурж байгаас бол бакалавр Монгол сургуулиар одоо ингээд сурагчаар одоо сургууль сурдаг бол ингээд би одоо тим ажил хийж тим юм хийж ээж би сардаа тэдэн төгрөг хувирлуулж ээж тэр маань тэдэн жилийн дараа миний 1 семестр юм уу 2 семестр юм уу 1 жил 2 жилийн гадаадд сурах төлбөр маань бүрдэх юм байна гэсэн тийм төлөвлөгөөнүүд одоо санхүүгийн төлөвлөгөө гаргаж болно.
Ер нь юм болгонд боломжгүй гэсэн юм байхгүй заяа. Одоо би ингээд төлөвлөгөө гаргаад хийгээд ирээд яваад байх тусам би хичээвэл угаасаа ингээд бүх юм амар болох юм биш үү? Яг ингээд би чадахгүй тэр хүмүүс болоод ингээд боломжтой айлын баян айлын эсвэл ингээд чаддаг ухаантай хүүхдүүдэд л хийдэг юм гэж би ингээд Монгол дахтаа би ингээд боддог байсан байхгүй. Тэгээ чи ингээд өөрөө хийгээд хэцүүг нь мэдрээд ингээд олон талаас нь бодоод болох талаас нь амар ингээд төлөвлөөд ирэнгүүт юмнууд амар амархан болон заяа. Одоо завгүй хүнд хийж байгаа юмс нь ингээд амархан байдаг гэж байгаа байхгүй. Харин залхуу хүнд ер нь бүх юм хэцүү. Тэгээ хэрвээ ямар нэг юм чамд хэцүү санагдаж байгаа бол чи залхуу байна гэсэн. Тэгээ одоо ингээд залхуу байна гэдэг шууд утгаар хувааж байгаа намайг залхуу гэлээ гэсэн утга бол биш шүү. Зүгээр одоо юу гэдэг чи судлаагүй, бодоогүй, энерги ялгаруулаагүй, юу ч хийгээгүй гэж стресстэй байвал наа чинь бол энэ дөрвийн аль нь ч одоо manifesting юу гэж байгаа зүгээрээс ингээд зүгээр бодоод стрессж байгаа. Тэгээ юу ч хийхгүй байвал энэ зүгээр чи энэ дөрвийн алийг нь ч хийхгүй байна гэсэн. Чи зүгээр сөрөг талаар нь бодоод би тэх хэрэгтэй, гэтээ би хийж чадахгүй байна гэсэн ингээд найзуудаа гараа явдаг юм. Тийм бол биш шүү. Тэгээ би яг жоохон сэдвээсээ хөндөрчлөө. Гэтээ яах вэ? Би бичлэгээ та нартаа зориулж хийж байна. Миний 900 хэдэн үзэгчд. Тэгээд энэ хүрээд бичлэгээ өндөрлөе. Тэгээд дараагийн бичлэгээр эргэн уулзтлаа түр баяртай. Манай учрлууд энэ гэрэлт нь явлаа. Гэрэлцээр одондоо. Бай. Тэгээд дараагийн бичлэгээр эргэн уулзцгаая.